За өнөөдрийн бичлэг бол биднээс арилжааны журмын тухай ярилцах болно. За сургалт маань дуусж байна. Та бүхэн би хэлье гэж бодсон, сансан зүйлүүдээ бүгдийг одоо хэлж дууссан. Тэгэхээр энэ бүхний эцэст бол бүгдийг базаад ярих ёстой зүйл бол арилжааны журам. За арилжаа хийн гэхээр одоо энэ зурган дээр та бүхэн харж байгаа бох энэ trading zone гэж энэ донд энэ гурван тойргийн давхцсан хэсэг байх нь шүү дээ. Тэгэхээр market condition гэж байгаа. Жишээлх юм бол одоо юу гэдгийг том support-оос эргэж ойж байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү нөхцлүүд бол market condition. Trade setup гэж одоо яг биднээсийн мөн авиржууд маань огтлол 100 ханш хаан байна, үнцэг ямар байна, индикаторууд маань ямар байна, за тэр бүх юм тий. Нөгөөх нь одоо биднээсийн сэтгэл санаа. Тэгээд энэ дор бичсэн байгаа тий. Unemotional гэж байна. Сэтгэл хөдлөлөөр биш. Тийм ээ. Өөрийн одоо сурсан зүйл, өөрийн олон удаа хийж туршсан зүйл. Ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр market condition харлаа, trade setup харлаа, арилжаа хийж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ гурван хүчин зүйл маань бол үндсэндээ биднээсийн сургалтанд нэлээд муугүй хэмжээнд багтсан шүү гэдгийг давхар хэлье. За та бүхэн Google-ээр ч юм уу өөр бусад одоо арилжааны арилжаа нэгэн арилжаа гэсээр байгаа. Өөр одоо хайлтын системүүдээр ингээд forex trading plan ч юм уу ингээд хаавал ингээд янз бүрийн л одоо бичлэг юмнууд бол бас олох байх. Тэгээ энэ бол чинь ингээд тэднээсийн нэг нь зүгээр ер нь арилжааны төлөвлөгөө гэдэг юм маань чухам юуг багтаасан байх хэрэгтэй юм бэ гэдэг талаас бол би ийм ганцхан скриншот авч бас тааханд харуулж байгаа юм. Юуг багтаасан байх хэрэгтэй юм бэ гэж те одоо энэ чинь зорилго. Тэгээд би хизээ арилжаа хийх үү, хэдийг рисклэх үү гэдэг юм уу те. Ямар хэмжээний орлого бий болвол доо болох уу гэдэг юм уу. Тэгээд арилжаанд яаж орох уу гэдэг юм уу. Арилжаанаас яаж гарах уу гэдэг юм уу. Тэгээд одоо менежмент тэгээд одоо миний журмууд гэдэг иймэрхүү зүйлүүд бол байгаа. Тэгээд энэ хараа одоо өдөр бүр те маш сахилгаваттай байна гэж аахгүй. Өдөр бүр арилжаа бүхэн дээр те. Энэ бол одоо их сайн санаа те. Тэгээд энэ одоо small те алдагдлыг алах би баг дээр нь баг алдагдал авах одоо сонирхолтой ч тийм үү. Тэгээд хамгийн доотлох нь everything I do will be for the success of my business. Миний хийж байгаа бүхэн би энэ бизнес амжилт олохын төлөө гэдэг. Тэгээд иймэрхүү юмнууд бол таанаас олж болно. Тэгээд өөрсдийн арилжааны журмаа боловсруулахтаа бас харж харгалзаж үзэж болно. Гэхдээ энд анхааруулах юм бол юу гэхээр арилжааны журам чинь 60 хуудас байж болохгүй шүү. Маш цөөхөн, маш товчхон байх ёстой. Арилжааны журам гэдэг маань арилжааны журам гэсэн энэ юм маань болохоор юу юм бэ гэхээр одоо ер нь forex гэж юу юм те forex трейдер хүний сэтгэлгээ ямар байх ёстой юм менежмент нь ямар байх ёстой юм аргачлал нь ямар байх ёстой юм биднээс үүссэн бүх юм баггүй. Тэгээ энийг ингээд бүгдийг ингээд бичих юм бол тэгээ одоо жишээ нь нэг зузаан ном ч юм уу болж магадгүй л. Гэтэл арилжаа хийхээс сууж байхдаа одоо тийм зузаан ном эргүүлээ сууж явах бидэнд ямар ч боломжгүй байхгүй. Тийм учраас арилжаа хийхээс сууж байхдаа чартныхаа хард компьютерийнхаа хард арилжааны боломж хаагаа сууж байхад гарт чинь байх ердөө л 2 хуудас цаас хэрэгтэй. Энэ бол журам. Нөгөө олон юмны чинь маш товчсон нь маш хураангуй нь хамгийн гол зүйл гэдэг. Тэгээд ерөөсөө яг чарт хараа сууж байхад чиний нүдэн дээр чарттай цуг харагдчих л ёстой ийм зүйл. Ерөөсөө гарт чинь бэлэн байж ах ёстой. За ийм зүйл. Тэгээд мэдээж журам гэдэг маань тэгж болно, ингэж болохгүй, ингэж болохгүй, ингэж болохгүй гэсэн юм л жагсаал тий. Та нар ч гэсэн цаа цагаан цаас аваад нэг юм хий. Тэгээд нэг юм болохоо байлаа тэгмүүд за би дахиж ингэхгүй гэж бичиж. Ингээл журам эхэлж байгаа байхгүй. Тэрнээс
Нэг том юм бодоод байдаг байхгүй хүмүүс. Тэгэл эн чинь журам эхэлж байгаа байхгүй юу. Жишээ нь хамт ийм тохиолдсон байх. Нэг өдөр гараа явахсан дэлгүүрээ олдог бай. Хайгаал идэг. Тэг нэг юм олон л тоо. Тэгэл дэлгүүрээ олохоор л за одоо эндээс хоош би орж ирээд түлхүүрээ энд тавьж яана гэл нэг газар заагаал идэг ч тийм. Эн чинь журам тогтож эхэлж байгаа байхгүй тийм. Би өглөө болгон гэрээсээ гараад явахдаа бол би 1 2 3 4 гэж тоолоод гэрээсээ гараа явдаг. Өөртөө ясуулцаа. За юу хэрэгтэй гэхээр надад өглөө гэрээсээ гарахад төрөвч хэрэгтэй, утас хэрэгтэй, нүдний шил хэрэгтэй, төлхөр хэрэгтэй. Энд чинь журам болж эхэлж байгаа байхгүй юу? За ингээд цаашаа яваа. За энэ бол одоо миний арилжааны журам. За иймэрхүү журамтай байдаг бахнэ гэж. За миний хийх хамгийн ихэнд зорилго гэж байна. Тэгээд миний хийх арилжаа бүхэн бол зорилгодоо хүрэх жижиг алхмууд юм. Гол сайхан байшин барихын тулд тоосго бүрийг тэгш өрөх ёстой шиг. Тиймээс би өдөр бүр сахилгаттай байж журмаа мөрдөх ёстой. Тэгэхээр биднээс зорилгоо хувааж ирсэн тий. Нөгөө хуваасан сарын хувь болгоод тэрийгээ дахиад хуваагаад нэг удаагийн арилжааных болгоод. Тэгэхээр биднээс арилжаа бүхэн биднээс ач холбогдолтой, арилжаа бүхэндээс анхааралтай хандуулах ёстой. За өнөөдөр яадаг ингэж тавьчих. Энэ удаад ингэж хийгээд зөрчөөд байх юм бол журамтай байсны хэрэг бол байхгүй. Тийм учраас арилжаа бүхэн өдөр бүр ач холбогдолтой. За хоёрдугаарт нь бол би энэ хэдэн ханшуудыг хардаг. Ерөөсөө гол ханшууд дээр нь евро, йен, паунд, йен. Энэ дээр бол би нэмээд бас нэлээд хэдэн ханшуудыг хардаг боловч тэр ханшуудыг би арилжаа хийдэггүй. Жишээлх юм бол евро, йенийг би харж байна гэж үзэх юм бол би магадгүй евро Азийг ч юм уу, евро Нью Зеландыг ч юм уу цаанаас харж иж болно. Гэхдээ би арилжаа хийхдээ евро Japan дээр хийдэг. Евро йен дээр хийх жишээтэй. Яг гэвэл зүгээр нэг бүсэлд байдаг улс орнуудын бус таншууд нь бас ямархуу байна гэдгийг харгалж үзэх тийм тохиолдол байдаг. За би 7 хоног бүрийн 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь өдрүүдийн Нью-Йорк болон Токио Виржин цагийн эхний хагаст арилжаа хийдэг. Ерөөсөө л манай эндхийн цагаар бол би өглөө 4 цаг, орой 4 цаг. Энэ хэдэн чартуудыг гүйлгэж харж идэг байна шүү дээ. Тэгэл болоо. Энэ цагууд бол нөгөө биднээс ярьжсэн те нөгөө ертөнцөөс тасарсан цаг чинь. Бусад амьдрал ахуй бас бүх юмнуудыг энэс бусад цагуудад маш сайн зохицуулаад энэ цагуудад бол яг өөрийгөө бүрэн чөлөөлөхийг хичээх хэрэгтэй. Энэ бол их чухал зүйл шүү. За дараагийнх нь болохоор бэлтгэл ажил. Өглөө босоод би юу хийдэг вэ гэхээр мэдээгээ шалгадаг хамгийн түрүүнд. Арилжааны өдрийн ажлаа эхлэхийн өмнө заавал тухайн өдрийн мэдээг шалгана. Мэдээг шалгахтаа энэ вебсайтыг ашиглана. За улаан мэдээ орхон байвал арилжаа нээхгүй. Нөхцөл байдлыг мэдээний дараа шалгадаг. Хэрв ойрхон ирж байгаа мэдээний ханшин дээр арилжаатай байвал арилжаагаа марлна. Стоп-лосс үйлдэлгэн эсвэл арилжаагаа хаана юу гэдгийг. За дараагийн хийдэг бэлтгэл ажил бол нөгөө volume тооцдог хүснэгт маань гарын дор байх хэвээр. Нэг арилжааны боломж гараад ирдэг, стоп-лоссоо хардаг, нэг 20 pip байх юм шиг байна. За миний volume хэд байх хэвээр үлээгээд бахын мухаад хайгаа явчих болохгүй шүү дээ. Арилжааны боломж гэдэг маань тэгж удаан хүлээхгүй биднээс тийм ээ. За мөн жишээ зураг гарын дор байхад бол маш хэрэгтэй байдаг. За цаашаа явъя. Нөгөө хүснэгт маань одоо ийм их байх нь шүү дээ. Ийм хүснэгтэй хөвлөд авчихсан биднээс нэг үзчихсэн тийм. Тэгээ гарын дор байж ах хэрэгтэй. Тэгэл миний stop loss 24 pip байна гэдэг бол би 0.08-аар тавих юм байна. Тэгэл шууд мэдчих хэрэгтэй. За арилжааны маш сайн оролтын ийм жишээ зургаа бас өсөх тал руу нэг, унах тал руу нэг ийм хоёр зураг ойрхон байж хат чинь маш хэрэгтэй. Олон дэлгэцтэй бол нэг дэлгэцэн дээр гаргаад ингээд тулгаад хардаг ч юм уу. Тийм дэлгэцгүй бол сайхан өнгөтөр хэвлж аваад хажуудаа тавьсан багт бол зүгээр. За одоо ханш юу хийж гин гэл те. За ханш
мөн авирчдын дээр гараад ирсэн. Одоо би бай оролт хай. За одоо энэ ханш энэ оройг хийж гэн. Одоо буцаад энэ пул бак хийж гэн. Энд Фибоначчи татчих бас болж байна. Энд ингээд тэрэн чуган бас татчих болж байгаа. Ингээд яг биднес нэг оролт гарч ирээд байгаа байхгүй тий. Тэгэд тэгж явж байгаа. За эргээд мөн авирчуд дээрээ гараад ирлээ. Индикаторууд юм байх хэвээр. Тэгэл энэ бүгдийг тулгаж хардаг. Нөгөө нэг би дээр нэг ярьжсэн санаж байна. Нөгөө нэг хилийн байцаагчтай биднес гээ хилээр орохоор чинь биднесийн паспортыг дэлгээл нэг мундаг нүүр царайгаар хардаг шүү дээ. Ингээд мөн үү биш үү гэл. Тэгэл мөн бол ор биш үл амбартаа гаргадаг шүү дээ. Тэрнтэй л адилхан биднес яг ийм зураг тавьчаад тэгээд ерөнхийдөө яг ингээд хэлбэр дүрсэн пипнийхэн тоон бүгдээрээ таарна гэж бол байхгүй л дээ тий. Гэхдээ яг бүрэлдэж байгаа нөхцөл нь бол адилхан тий. Ханш мөн авиржийнхаа дээр гарч ирлээ, пул бак хийлээ, тэгээд дахиж ингээд дээр гарч ирлээ. Мөн авиржууд огтлцлоо, үнцгтэй байна, үнцг нь нэмэгдэж байна, индикаторууд маань ийм байна гэл. Энэ нөхцлүүд нь л адилхан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл яг нөхцлүүд нь адилхан байгаа л байвал за яг энд би Ariljaanii гэдгээл тэгэл Ariljaanii гэжтэй. Тийм байдлаар ийм зураг гаргаад тавьсан байж байвал бас зүгээр байдгийн. За ингээд цаашаа яваа аргачлал хэсэг гэдэг. Тэгээд Ariljaanii оролт шалгах хэсэг. За энийг сая бараг л ярьчлаа да тий. За Ariljaanii чарт болохоор би 5 минут дээр хардаг. Тэгээд 5 минут чартан дээр дараах нөхцлүүдийг ингээд шалгадаг байна шүү дээ. Миний том чарт бол 15 минут байдаг. Хэрвээ чи 15 минут чартан дээр Ariljaanii гэж байгаа бол 1 цагийг хараарай. 1 цаг дээр Ariljaanii гэж байгаа бол 4 цагийг, 4 цаг дээр Ariljaanii гэж байгаа бол өдрийг, өдөр дээр Ariljaanii гэж байгаа бол сарыг, сар дээр Ariljaanii гэж байгаа бол мэдгүй. Тэгээ энэ MT4 дээр байгаа цагуудаас 30 минутыг л харж байгаа. Тэгэл яг дараагийнх нь том чарт бол чиний том чарт. Гэр аваад яваарай. За энэ нэг дээр би нэг юм хэлнэ тун утахгүй хэлнэ. За ингээд ханш EMA 55-ын хаана вэ гэдгийг харна тийм ээ. Дээр байвал биднес бай хаана, доор байвал биднес сел хаана. За тэгээ ханш 55 руугаа пул бак хийж байна уу гэдгийг тийм. Үгүй бол өөр ханш руу очиж хар тийм. Энэ ханшин дээр одоогоор харах юм алга гэсэн. Хэрвээ пул бак хийгдэж байгаа бол тэгвэл энэ жагсаалтын дагуу цааш шалгаад явна. За пул бак хийгдэж байгаа үгүйг яаж мэдэх вэ гэдгийг биднээс өмнө хичээл дээр орж ирсэн санаж байгаа бах тий. Тэрийг очиод иргэд үзэх хэрэгтэй. Пул бак гэж юу вэ? Ямар байвал пул бак хийгдэж байгаа гэж байгаа вэ? Тэрийг иргэд санах хэрэгтэй. Энд бол миний нөгөө хэлээд байгаа тэр дэлгэрэнгүй юмны чинь товчон л юм аахгүй юу? За бай оролт ямар байх вэ? Тайминг индикатор дээшээ чиглэлсэн ногоон өнгөтэй үнцэг сайтай байх хэрэгтэй. За үнцэг сайтай гэлдэг юм. Тэгэхэд үнцэг ямар байх хэрэгтэй вэ гэдгийг бид бас үзчихсэн тийм ээ. За мөн авиржууд үнцэг мөн завсартай байх гэж байна. Тэгэхээр энийг бас бид үзчихсэн тийм ээ. Мөн авиржууд маань цагийн нүрээр аваад үзвэл ямар хүн үнцэгтэй байх хэрэгтэй вэ? Хоорондынх нь зай, тэр separation гэж хэлээдсэн тийм. Тэр бас ямар байх хэрэгтэй вэ гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. За энэ хоорондын зай шүү дээ. Separation гэдэг. Хоорондын зай ямар байх хэрэгтэй вэ гэхээр байнгын зурган дээр аваа шиг нэмэгдэж явах хэрэгтэй тийм. Эсвэл тогтвортой байх хэрэгтэй тийм ээ. Яг цэгийн индикатор маань ногоон өнгөтэй. Тэгээ шин гэж байгаа. За шин гэдгийг би ямар утгаар хэлж яах вэ? Одоо чинь энэ ч улаан байжгаад ерөөсөө ногоон болсон 1 гээд 2 дахь цэг дээр Ariljaanii боломж гарч байгаа байхгүй юу? 20-30 цэг явцсан байвал 10 цэг явцсан байвал бас энэ бол хитрхи хуучин тооцоод орохгүй гэж болно. Тэгэл энийг хийж байгаа энэ шин гэдэг нь. Тэгээ миний чи яг ингээд бас яг бичсэн байсан дээр л те. Тэгэхгүй бол хүн чинь бас яг мартан санана гэд манайс юм гарцсан юм бол олон байдаг болохоор бичсэн дээрүүд. За том чартын цэгийн индикатор ногоон өнгөтэй байх гэж. За одоо энэ дээр нөгөө том чарт гэж би түрүүний ярьсан маань гараад ирж байгаа. Тэгэхээр би 5 минут чартан дээр Ariljaanii нөхцөл үүсчээлээ гэж бодоход би 15 минутын чартан дээр очиж цэгийн индикатор харах нь шүү дээ. Цэгийн индикатор маань ногоон өнгөтэй байвал 5 минутын чартан дээр би бай оролт хийхэд бас дэмжлэг болж өгч байгаа байхгүй юу? Хэрвээ эсрэг байх юм бол Ariljaaniiд орох нэг нөхцөл маань нэг басны би бас биелэхгүй байх гэсэн үг байхгүй тий. Тийм учраас бас болгоомжтой орохгүй байх.
эсвэл бага лоотоор арилжаа хийх. За энэ нь орохгүй байх тал та. Энэ бол бас нэг нөхцөл болж байгаа юм тий. За тэгээд ханш ИМ 55 болон ИМ 15-уудын дээр гарч шинэ лаа нэгдмэгц арилжаа нээн гэж байна. Мэдээж дээр гараад шинэ лаа нэгдмэгц гэж мэдээж нэг лаа хаагдаад нэг лаа нэгдэж штэ. За тийм тохиолдолд биднээс арилжаа хийх юм байна. За сэл оролтууд мэдээж энэний яг эсрэгээр л тий. Тайминг индикатор доош чиглэсэн байна. Улаан өнгөтэй байна. Үнцэг шаатай байна. За имээгүүд үнцэг мөн завсартай байна. Доош чиглэсэн тийм ээ. За цэгийн индикатор маань улаан өнгөтэй шинэ байна. Том чартын цэгийн индикатор нь улаан өнгөтэй байна. Ханш ИМ 55 болон ИМ 15-уудын доор гарч шинэлаа нэгдмэгц арилжаа нэнэ гэсэн. За ийм арилжааны ингээд нөхцлүүдээ ингээд хараа. Энд дээр ингээд бичсэн тэр нэг ингээд хараа сууж байгаа. Тэгээд ханш маань ингээд хөдөлж явахад ингээд эхнээс нь харж явах нь за энэ биелж гэнэ үү, энэ нөхцөл биелж гэнэ үү, энэ нөхцөл биелж гэнэ үү, энэ нөхцөл биелж гэнэ үү те харж байгаад тэгээд хамгийн сүүлднийх арилжаа нэ гэж орох нь шүү дээ. За ингэж явах завсраа бол мэдээж энэ нэмэлтээр хэрвээ тийм боломжтой бол гэдэг юм да Fibonacci юм уу тэрийн жогом татчих болно тийм ээ. Тэгээ энэ өмнөх зурган дээр байсан шиг одоо энд бол Fibonacci татцсан байна шүү дээ. Тэгээ ийм сайхан ёроол байна. Тэгээ энэ өмнөх ёроолуудыг хараа. Тэгээ ийм сайхан орой үсгэж явах чинь Fibonacci татаад авалгүй яах вэ? Тэгээ татаад авсан. Тэгээ яг Fibonacci-ны ажилласан байгаа шүү дээ. Энэ оройгуудыг ашиглаад тэрийн жогом татсан бол бас энэ тэрийн жогомыг эвдээд буцаад шалгасан зэг баг энэ таарч байгаа байхгүй тийм. Тэгэхээр ийм юм чинь бол бас магадлалыг бол нэмэгдүүлж өгнө. За энийг бол биднээс бас өмнө нь ярьжсэн шүү гэж. За цаашаа явъя. За арилжаа нээчлээ. Арилжаа нээнгүүт мэдээж хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол стоп лоссоо тавих ёстой тийм ээ. Тэгэхээр арилжааны оролтын өмнө стоп лоссны хэмжээгээ тооцоод тэгээд нөгөө волюмаа тохируулсан байгаа шүү дээ биднес чинь тийм. Тэгэхээр тэр лаа хаагдаад шинэ лаа нэгдэх тэрийг хүлээж суух тэр хэдэн мянган секунд байдаг юм уу? Тэр хооронд танаас нөгөө гарын дор байж байгаа хүснэгтээ хараад за миний волюм бол тэд байх юм байна. Стоп лосс ер нь тэд байх юм байна гэдгийг бол одоо хартсан байх бол бүрэн боломжтой тийм ээ. Тэгээ арилжаа нэмэгц стоп лоссоо тавина. За стоп лоссны хэмжээг бол 1 2 3 зарчмаар тогтооно гэж байна. За 1 2 3 гэдэгтлээ та нас бол мэдчихэж байгаа. Энэ тухай бол биднээс бас хичээлээр орцсон. За тэгээд стоп лоссны дээд хэмжээ 50 pip байна гэдэг. Би бол нэг 50 pip л гэсэн юм аа. Тэгээ миний хүснэгч гэсэн угаасаа 50 pip-ээс цааш байдагчгүй. Тэгээд 5 минут 15 минут чарт гэхлээр та нас бол ойлгож байгаа бох тий. Тийм том стоп лоссоос байдагчгүй юм. Тэгэл нэг 20 30 10 заримдаа 5. За арилжаа нэмэгч ингээд стоп лоссоо бол ийм зарчмаар л тавина. Тэгэхээр биднээс энэний тухай бол зөндөө юм ярьжсэн. Гэхэд энд бол маш товчхон ингэж оруулаад энийг л хараал мөрдөж явна. За стоп лосс зөвхөн арилжааны чиглэлд хөдлөнө. Бай оролт хийсэн бол стоп лосс зөвхөн дээшээ л хөдлөнө. Доошоо нэгж пип хөдлөхгүй шүү. 1 2 3 зарчмаар стоп лоссоо тавьчихсан шүү дээ. Энийг яаж тавихыг бид нэг хичээл дээр үзсэн танаас очиж үзэж болно. Тэгээд яг тэр газараа стопоо тавина. Тэгээд арилжаанд орсон чиглэлд хөдлөн, эсрэг чиглэлд огт хөдлөхгүй. Арилжаанд орсон чиглэлд хөдлөхдөө жишээ нь биднээс бай арилжаа орсон бол биднээс өсөх лааны дараа хөдөлгөөд байж болох. Тэрийг бол үтсэн баг. Би голцоо тэгж хийдэг. Яг энэ дээр тэгж бичээгүй гэсэн яг тэгж хийдэг. Энэ дээр бичээд байна гэвэл айгуу ухт юм болчихно тий. Тэгэхээр тэрийг ч танаас эргэж очиод тэр хичээлээ үзээрэй. За 1 2 3 зарчим эсвэл стоп лосс индикатор ашиглан стоп лоссоо хөдөлгөж рискээ багасгаж явна гэж байна. За тэгэхээр арилжаа нэнгүүт 100 1 2 3-аараа тавьж байгаа. Тэгээд дараа нь хэрвээ хүсвэл тэр стоп лосс индикатор чинь бол дараа нь орж ирж байгаа шүү дээ. Тэрийг тэр өмнөх бичлэгээ очиод сайн үзээрэй. За арилжааны явцад EMA-гийн 55-ын өнцөг бол индикаторуудаа шалгаж өгч байгаа. За энийг би яагаад бичсэн бэ гэхээр сэтгэл хөдлөлтөг тийм зүйлүүд арилжаан дээр тий хаана их хвчлэн гардаг вэ гэхээр арилжаа нээчлээ. За жишээ нь хэдүүлээ
За жишээ нь хэдүүлээ баа ярилжаа нийцсэн гэж бодъё. Нөгөө зурган дээр очиод. За биднээс энд баа ярилжаа нийцсэн гэж бодъё тий. Гэтэл ханш жоохон дээшээ явчаад буцаад энэ дээр унлаа штэ биднээс рүү тий. За ингээд ханш дээшээ бидний зүг ингээд явхад биднээс юу төрөх вүлээ? Баарч гисэн тийм нэг хөөрөл ч юм уу тий. Ямар нэг сэтгэл төрнө штэ бас. Эргээд ингээ унахт нь бас ямар нэг хэмжээний айдас ч юм уу нэг юм бас төрнө штэ биднээс тийм ээ. Тэгэхээр тэрийг арилжааны явцад ханш дээшлэх доошлохын хэрээр биднээс нэг төрдөг нэг бяцхан биднээс ойлгодог, хяндаг, удирддаг ч гэсэн хүн л юм чинь биднээс бас нэг бяцхан хэмжээний айдас ч юм уу, бяцхан хэмжээний шунал ч юм уу юм хүм төрнө штэ тий. За ийм үеүүдийг яах ёстой юм бэ гэж. Тэгээ тийм үед бол энийг хэрэгэл. ИМ 55-ын үнцэг индикаторуудаар шалгах. Тэнд бол нэх юм бодоод ингээд хөвлөжөөд ах юм байхгүй. Ханш доошоо унжин. Окей. Индикаторуудынхаа өнгийг мөн авчидхаа үнцгийг хар. Тэгээд эн чинь ийм байвал чанд өөр хийх юм бий байхгүй л байхгүй. Тэгэл хүлээ. Ханшийн жижигхэн хөдөлгөөн дээр ч гэсэн л хариулдаг үйлдэл хийнэ гэж бодол яваадах юм бол тэр бол ерөөс бүтэхгүй. За дараагийнх нь бол мэдээж бас таргатаа тавина. За тусгай дүрсүүд гээд би та бүхэнд цөөн эдгээр дүрс өгчээсэн санаж байгаа бах. Хэрвээ тэр эвдэгдэх юм бол 3-1-ээр ч юм уу. Эсвэл Fibonacci шатлалаар бол таргет тавьж болно. За бусад бүх тохиолдолд бол би 1-1-ээр тавьдаг. Таргетыг бол нэг хол тавиад нэг олон 100 пип гүйлгээд тий. Бити тэгж бодороо. Мэдээж нэг хамгийн доотлол нь. Тэгээ 2-1-3-1 хавцаа юм уу? Тавиад тэгэл таргет гэдэг юм бол зохигдчихлох хэрэгтэй гэдгийг тэр зарчмыг сайн баримтлаарай. За менежмент гэхэлэр ерөөсөө ингээд болоо. Хамгийн гол том юм менежмент нь тэр юу вэ гэхлээрээс тухайн арилжаанд хожсон ч вэ, хожигдсон ч вэ, сэтгэл зүйн хувьд ижлэхэн үлээж байгаа гэж. Бүү тоо гэж байна. Дараагийн арилжаа тэгэл журмал мөрт. Тэгэхгүй ингээд хүмүүс чинь нэг алдчихаал нөгөөдхий чинь хідэн өдөр бодоод байн очиж хараал би тэгдэг л байсан, ингэдэг л байсан ингээд олон юм яриад ингэж өөрийгөө тэг зовоох ямар шаардлага байхгүй. Зүгээр л тэрийг март. Зүгээр л хай. Хэрэг чи журмаараа л арилж ийжсэн бол. Журмаач өрчөөд маш том хэмжээний алдагдал хүлээсэн бол мэдээж тэрийг мартахад тун хэцүү. Тэр чинь чиний журмаа мөрдөөгүй л хортой үр дагавар болж байгаа байхгүй. Журмаа мөрдөж явсан хүн бол дансныхаа 1-2% тэрнээс багыг л алдсан баг шүү дээ. Стопо хөдөлгөөд рискээ багасгаж явсан юм чинь. Тийм багыг алдсан хүн чинь тэгэл гашлал толгоогоо шаагаал хоног үнжин бодоол ах ямар ч шаардлага байхгүй юу. Тэргүй биднээс авна алдна гэдэг юмыг л нэлээ их ярьсан шүү дээ. Угаасаа л алдаа л эцтэй тэр чинь. Ганцхан алдахтай менежментийн хувьд хяналттай л байгаа байхгүй юу. За би иймийг алдна гэсэн. Би энээсээ багасгасан ингээд л байлцсан. Тэгээ эцтэй л бол тэгэл журмаараа л алдчихж байгаа байхгүй юу. Журмаараа л алдчихж байгаа бол тэг зүгээр. Мөн нөгөө эсрэг талд нь юм чи хоёр талтай. Журмаараа л хожиж байгаа бол тэгэл болоо. Битгий нэх онгороол хөөрөөл энэ тэнд постлдог ч юм одоо яадаг чинь тийм юм хэрэггүй. Хожоод эцтэй л чинь зөндөө хожлын нэг штэ тий. Журмаараа л хожсон тэгэл болоо. Харин энэ дээр би таанаас хэлчихье гэсэн нэг зүйл байгаа. Тэгээ ном дээр бичсэн таанаас олж уншсан байх. Тэрэнд их анхаарал хандуулаарай гэж бодож байгаа. Арилжааг дотор нь сайн арилжаа, муу арилжаа гэж хоёр хоолой гэж бичсэн ба тий. Тэгэхээр хүмүүс бол хожсон арилжааг сайн, хожигдсан арилжааг муу гэж ангилах гэдэг байхгүй. Миний бодлоор бол чи өөрийнхөө мөрддөг журмын дагуул хийсэн бол хожсон ч вэ, хожигдсан ч вэ сайн арилжаа. Чи журмаасаа гадуур хийсэн бол хожсон ч вэ, хожигдсан ч вэ тэр бол муу арилжаа. Тийм учраас яг
өөрийн гэсэн журмаар мөрдөөл явах хэрэгтэй. За энийг бүр сургалтын төгсгөлд маш хариуцлагатайгаар захиж хэллээ шүү. За тэгээд менежмент дотор бол арилжаанд 1-2% рисклэн гэдгээ нэг удаагийн арилжаанд тийм ээ. Тэгээд авахалт харьцаа 1-1 түүнээс дээш байна гэдэг. Энэ бол чухал зүйл. Тэгээ 3-аас дээш арилжаа зэрэг нээхгүй гэхлээрээс би дансныхаа 2% рисклэдгээ гэвэл 3-аар үржүүлэхээр нэг удаад би дансныхаа 6%-аас дээш рискийг авахгүй л гэсэн. Энэ тухай бас бид өмнө ярьсан. Юусе ийм юмыг л баримтлаад сууж яхад бол болно. За дараагийнх нь бол нэг өдрийн лимит гэж биднээс бас ярьсан да, тийм ээ. 2 дараалсан хожил эсвэл 2 дараалсан хожигдол бол тэр өдрийн ажил чинь тэгээд дууссан гэсэн үг. Цааш нь хийх гээд байх юмгүй. Нөгөө нэг алтахаараа шархаа нөхөн гэж дайрч ороод алуулаад гараад ирдэг тухай бас номон дээр бичсэн байгаа, тийм ээ. Тэгэхээр алдагдлыг, хожлыг зүгээр л энгийн л хүлээж байгаа, тийм. Бүү таа. Тэр чинь байдал хэвийн үзэгдэл. Тэгж хүлээж аваад тэгэл лимитээ бариад, журмаа бариад, за маргааш хүртэл баяр таа. Маргааш цагтаа уулзъя. Тэгэл явдаг байх хэрэгтэй. За ийм ингээд энэ бол ерөөсөө нэг 2 хуудас арай өрөхгүй юм ба. Тэгэл болоо. Тэгэл энэ бол миний арилжааны журам. За ингээд анхаарал тавьсан их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.